За ажлын хэсгийн хүчээс ажиллаад ороод ирсэн юм байна. Би бас нэг цөөн хэдэн саналууд бас гаргасан. Гэхдээ нэг л зүйлийг би зүгээр тодруулж хэлмээр байна. Уг нь бол хууль тогтоомжийн төслийг боловсруулахдаа дагалдан гарах хуулийн төслүүд болон дагалдан гарах хэм хэмжээ тогтоосон актуудыг хамттан боловсруулад хууль тогтоогч танилцуулах л энэ залтыг л барьчихад өнөөдөр яриад байгаа бүх зүйлүүд шийдэгдэх байхгүй. Дагаад энэ хуулиар ийм эрх олгосон залтын дагуу ийм дүрм журмуудыг засгийн газар сайд нар батлах байгаамаа гэдгийг яг хамттан боловсруулад энийг нь хууль тогтоогч үзээд энэ харилцаа бол хуульдаа суух энэ бол эрх олгох шаардлага алгаа гэд шийдээд явчих юм дээр өнөөдөр ийм одоо юу гэдэг амьдралын практикийг ерөнхийдөө харж дүгнэхгүйгээр шууд ороод ирж байгаад бас гайхаж байна. Би тэгээ ажлын хэсгээс бас хариулах юм болов зүгээр бодож юм. Би хоёр зүйл асууя. Захиргааны хэм хэмжээний акт батлах энэ асуудал дээр зөвхөн шаардлага тавьж байгаа. Гэтэл бүх эрх олгосон энэ актууд чинь захиргааны хэмжээний акт болдоггүй. Захиргааны хэмжээний акт гэж байгаа маань хууль зүйн дотоод хэргийн яамд бүртгэж байгаа актуудыг л хэлж байгаа. Эрх олгосон залтын дагуу бусад хэм хэмжээ тогтоож байгаа актуудад ямар нэгэн шаардлага тавихгүй болж тарах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлүүдийг ингэж хагас дутуу хоёрын оронд хийж болохгүй. Хоёрдугаарт энэ статистик мэдээлэл буруу авцсан байлээ. Засгийн газар Монгол Улсын ерөнхийлөгчийн баталж байгаа энэ дүрм журмуудыг олдоо бодол хууль зүйн дотоод хэргийн бүртгэдэггүй байхгүй. Тэгээ энэ бүртгэдэггүй журмуудыг аваачаад хяналт бүртгэлгүй журам байна гэд олон нийтэд сэвсээр хагаад журмын их орон болчлоо гэдэг ийм зүйлийг ярьчихж байгаа. Эрх олгосон заалтын хэмжээг хууль зүйн дотоод хэргийн тоолж ирсэн. Монгол Улсын хэмжээнд энэ бүх хуулиуд дээр 2500 орчим эрх олгосон заалт байт. Энээсээ одоо үндсэндээ нэг 5-600 нь одоо засгийн газар ерөнхийлөгчийн баталж байгаа байхгүй. Ийм зүйлүүдийг олон нийтэд буруу зөрөө өгж байгаад ингээ асуудлыг ийм хөнгөн хунгаа хандж байгаад би харамсаж байгаа. Тэгээд яг эцсийн дүндээ энэ хэм хэмжээ тогтоосон актуудын хяналт бүртгэлийг хууль зүйн дотоод хэргийн ам хийх юм уу? Эсвэл цаашдаа бас энэ засгийн газрын бүтц бүрэлдэхүүн явж байгаа дээр хууль тогтоомжийн агентлаг гэж байгуулад ерөнхий сайдын дэргэдээ яндаг. За эсвэл дараагийн хувилбар бол парламентын дэргэд авчирч яндаг. Энэ зүйл байж болдог. Энийг одоо ингээ бусад орнууд хийгээд явдаг. Энэ лугаа их тогтолцооны өөрчлөлтөө хийчмээр байна. Тэгээ ийм зүйлүүдийг байж ич энэ ингээд хууль тогтоомжийг боловсруулах хэсэг дээр ингэж хагас дутуу орж ирж. Одоо хамгийн эмгэнэлтэй юмнууд нь ийм байна. Монгол Улсын үндсэн хууль гагцхүү хуулиар тогтооход тасан харилцаа гэж. Эний чинь цаана одоо сонгуулийн хуулийг дагаад баахан дүрм журам гарцсан байна. Энэ сонгуулийн хууль тогтоомжийг дүрм журам гаргуулахгүй гэсэн үг үү? Энэ дээр нэг хариулаач. За одоо нэгдүгээр санал хураалт байгаа. Хязгаарлалтын зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон боломжит хамгийн энийг хэн үнэлэх юм? Ингээд хууль санаачлагч бүрийн эрхийн асуудлыг улсын хурлын тамгын газрын захиргааны ажилчнуудын гарт өгөөд энэ ингээд өргөн барих гэж байгаа хүмүүсүүдийн бөө хэрүүл болно. За намжим гишүүний микрофоныг өгье. За сайн зураг гишүүний асуултанд хариулъя. Яг энэ хуулийн бас үзэл санаа бол та ч бас мэдж байгаа. Бид нар хуулийн бус журам дүрмийн ус болчиход байгаа. Тэгээ энэ бас бодит байдал энүүгээрээ бид нар одоо яг хууль зүйн нөгөө системийн хувьд хууль засаглах ёстой байтал хуулиас давсан дүрм журмууд гарч ингээд одоо хүний эрхийг хүнддэг эсвэл одоо төрийн ажиллагаа гацдаг. За цаашлаад хэлэх юм бол одоо авилга хэл ахуулын орчин бүр нөхцөл рүү түлхэж байна гэдэг энэ судалгааг бас хууль зүйн дотоод хэргийн яамд энх хоёр гишүүн сайд байхдаа бүр захиалж нэлээ олон дээд шүүхийн шүүгч судлаачдаар хийлгэсэн байлээ. Тэг яг хөө ингээд хууль тогтоомжийн хууль дээр нь захиргааны ерөнхий хууль дээр бас уг шаардлагууд байгаа. Энэ хэрэгжихгүй байгаа. За хэрэгжихгүй байгаагийн мэдээж учир шалтгаан бол бас байгаа. Энэ дээр хяналт яагаад хийхдэггүй байна те энийг ер нь системийн хувьд харж ах хэвээр хүмүүс нь ажиллаж гин үгүй юу гэдэг юм бас байгаа. За энэс гадна ер нь бид нар захиргааны ерөнхий хууль дээр зөвхөн захиргааны хэмжээний акт гаргахад тавигддаг шаардлага байгаа болохоос үүнийг улсын хурал хууль тогтоомжороо өөрийнхөө хууль тогтоох эрхээ гүйцэх засаглал руу шилжүүлэхтэй тэгвэл ямар хүрээ хязгаартаар байх уу гэдэг юм бол одоогийн захиргааны ерөнхий хууль дээр байхгүй байгаа. Тэгээ энийг л гол нь энэ хууль тогтоомжийн хууль дээр оруулж бид нар парламент улсын хурал хууль тогтоогч өөрийнхөө бүрэн эрхтэй хууль тогтоох энэ хэмжээ гаргах бүрэн эрхээ шилжүүлэхдээ ямар хүрээ хязгаарт байх вэ? Энийхэн дагуу хэм хэмжээний акт нь яаж гарах нь бол мэдээж захиргааны ерөнхий хуулиар байгаа юм. За юун дээр эхний одоо санал дээр бол та бас асуулт асуух шиг болтой 17-гийн 3-ын 4 энэ бол бид нар хүний эрхийн комиссоос ирсэн санал ер нь олон улсад ч гэсэн хүний эрхийг хязгаарлах гэж байгаа бол ерөөсөө нөгөө зорилгодоо нийцсэн байх за дээр нь одоо proportionality буюу авж байгаа арга хэмжээ нь бол тохирсон байх
ялгуурлан гадуурхаагүй байх гэд те энэ үндсэн зарчмууд байдаг. Тэгэхээр энийг л илүү тодорхойлж өгсөн. Харин энэ 17-гийн 3-2 дээр байсан нийтийн эрх ашигын сонирхлын төлөө байх гэсэн энэ бол бас тодорхойлох боломжгүй. Дараа нь бас буруугаар ойлгох болохгүй гэдэг утгаараа анхны хуулийн төсөлтөөр байсан энэ заалтыг бол хасаж орж ирсэн юм аа. За юуны ер нь бол яг таны хэлж байгаа зөвлөлтөө бас ингээд цархааны хэмжээний актыг бид нар тэгвэл хаана яаж бүртгээд байна гэдэг. Тэгээ бид нар ажлын хэсгийн хүрээнд ч гэсэн нэлээд судалсан, эрдэмтэн докторуудтай уулзсан. Бид нар юу юм бэлээ улсын хурлаас бас байнгын ороодоор ингээд нийтэд чиглэсэн анкетийн одоо загвар батлах ч юм уу те иймэрхүү хэмжээний акт бол байнгын орооноос баталсан юмнууд гарсан байлээ. Тэгээ энийг бол улсын хурлын тухай хууль 2023 оны 5 сард батлагтаа байнгын хороогоор ийм хэмжээний актыг ер нь журам батлахгүй гэдгийг хуулиндаа заагаад өгсөн билээ. Одоо гол нь улсын хурл өөрөө энийг хэрэгжүүлээд байнгын ороод өөрөөсдөө гаргасан янз бүрийн дүрм журам акт маягт байх юм бол тэрийг зэгсэх ажил бол бидэнд байгаа. За энэ хуулиар бол мэдээж энэ бүртгэгддэг захиргааны хэм хэмжээнээс гадна ерөнхийлөгчийн тамгын газар гаргадаг энэ хэмжээний актад ч гэсэн бид нар зөвлөмж хургуулах ёстой. Хургуулж байгаа тогтоолоор дагаж орж ирж байгаа тогтоолыг та харуул. За дараа нь энэ шүүх прокурортой холбоотой асуудал байгаа. Шүүх прокурортой холбоотой энэ шүүн таслах үйл ажиллагаа өөрсдийнх нь үйл ажиллагаатай холбоотой дүрм журам болон захиргааны хэмжээний акт байдгүй. Гэхдээ яг нөгөө талаараа бас юм ганц хоёр кейс бас үүсэж байгаа юм байлээ. Одоо гадаад тийшээ чиглэсэн прокурорыг сонгон шалгаруулалт хийхэд тавигдж байгаа шаардлага энэ захиргааны хэмжээний акт үгүй юу гэдэг асуудал байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө нөгөө хяналт тэнцлийн асуудал байдаг учраас хууль зүйн яамн дээр гэхээсээ илүү өөр системийг бид нар бас бодож олох ёстой юм билээ. Бүртгэлийг бүртгэдэггүй юм захиргааны хэмжээний одоо асуудал гарч байгаа кейс бас шүүхтээр очсон байлээ. Энд бас байгаа. Тэгэхээр энийг бид нар харин яаж хяндаг болох уу, хяналтын систем нь хаана байх уу гэдгийг бодмоор л юм байлээ. Тэгээ шүүх өөрөө бас те энэ асуудлаа зарим гарч байгаа хэмжээнд дээр хяналтаа хийдэг ч. За эхлээд хариултаа тэгвэл нэмээд эхний асуултыг хариултыг гүйцэтгэж өгч намж юм гэж. Бүх юмыг одоо гүц засгал дээрээ бүртгэнэ гэдэг бол угаасаа дараа нь хяналт тэнцлийн асуудал гарах учраас цаашдаа бид бодохоор юм бэлээ. Гэтэ энэ асуудлыг захиргааны ерөнхий хууль дээр ч юм уу хөндөж орж ирээд ерөн захиргааны хэмжээний акт гэж юу хин яаж бүртгэх юм гэдэг энэ асуудал энэ хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд хөндөгдөж орж ирээгүй учраас ажлын хэсгийн хүрээнд бол өөрсдийнхөө ажлыг бол яг үзэл баримтлалын хүрээнд хөндөгдөж орчихсон зүйл заалтын хүрээнд одоо судлаад нэмэлт өөрчлөлт саналуудыг оруулж ирж байгаа гэдгийг хэлмээр байна. За сайн зураг гишүүний микрофоныг өгье. Ийм байгаамаа. Монгол улсад хууль тогтоогчоос олж байгаа хэм хэмжээний эрх зүйн дэд актууд 5 янз байгаа. Байнгын ороор баталж байгаа энэ актууд байгаа. Сая намрын чуулганаар хүртэл эрүүл мэндийн ямар юмны зөвлөлийн дүрмийг батлаад явчихлаа. Энэ хууль хэрэгжихгүй байгаа. Улсын хурлын тамгын газар өөрөө энийг хэрэгжүүлэхгүй байгаа байхгүй. Хоёрдугаарт энэ шүүн таслах ажиллагаа болон хэрэг хяншилт ажиллагаатай холбоотой энэ дүрм журмууд угаасаа захиргааны ерөнхий хуулиар үйлчлэл байдгүй учраас хууль зүйн дотор тийм бүртгэдэггүй маанаа. Энэ прокурор дээр бүртгэгддэг. Улсын хурлын тамгын газрын хууль зүйн прокурор дээр байгаа мэдээллийн сан прокурорын хяналтанд байдаг чиг үүргэвд хуулиар. Хоёрдугаарт ерөнхийлөгч болон засгийн газрын хэм хэмжээ тогтоосон актууд хууль зүйн улсын хурлын тамгын газарт хургуулна л гэсэн юм залцдаг. Тэгэхээр бид эдийн тогтолцооны үед юм авч үзэхийн оронд энэ дээр хоёрын оронд ийм зүйл орж байгаа нь бол буруу байгаа юм аа. Тэгээ хардаа одоо Монгол Улсын үндсэн хууль заасан хүний эрх чөлөө хуулиар тогтсоноос гадуур хязгаарлах хариуцлага ногдуулах болохгүй гэж. Угаасаа энийг шийдсэн шүү дээ. Зөрчлийн тухай хууль За намжим гишүүний микрофоныг өгье. За тэгээ байнгын хороо гаргаж байгаа ямиг бол улсын хурлын тухай хуулийн 22-ийн 5-аараа ийм юм гаргаж болохгүй гэдгээ шийдсэн учраас байнгын хороод улсын хурлч гэсэн өөрсдөө энэ дээр ажиллах ёстой гэдэг дээр санал өгвэн. За захиргааны ерөнхий хууль дээр бол 5-ын 3, за 3-ын 14 дээр бол яг энэ нөгөө шүүх прокуророос өөрсдийнхөө хууль заасан эрх мэдэл болох буюу гэмт хэрэг эрх зүйн маргаан хэн шийдвэрлэх онцгой бүрэн эрхийнхээ давуу гаргасан шийдвэрээс бусад захиргааны чиг үүрэг шийдвэртэй холбогдуулан одоо уг байгууллагыг захиргааны байгууллага гэж тооцно. Энтэй холбоотой гаргаж байгаа хэм хэмжээг бол бид нар шинж чанараар нь захиргааны хэмжээнөө акт болох уугүй юу гэдгийг бас нэг шинжлэх юм бол байгаа. Тэгээ харин сая яг уг суурьаар нь бас нэг хараачаа гэж байгаа бидний одоо тайлбар бол энэ өргөн барьсан
одоо төсөлд бол энэ бол хөндөгдөөгүй байгаа учраас энийг ингээ бүр дэлгэрүүлж бол бид нар ажиллах ямарч боломж байхгүй. Цаанаа энийг бол дахиад харж үзээд ер нь нэг цэгцлэх ажил хийгдэх ёстой гэдэг дээр бол санал байгаа. За ингээд асуулт авч хариулт